Хүүхдийн сэтгэл хөдлөл зурвал 1. Бага насны хүүхдийн сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөл гэдэг нь хүн төрөлхтний байгаль нийгмийн үзэгдэл юмсад тааламжтай болон тааламжгүй байдлаар харьцан хандаж буй дотоод хандлага юм. Хүүхэд хэдэн наснаас сэтгэл хөдлөлөө илэрхийлж эхэлдэг вэ? Хүүхэд няраа байх үеэ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх суурь тавигддаг. Хүүхэд томчуудын нэгэн адил сэтгэл тавгуудах, баярлах, гомдох гээд сэтгэл хөдлөлөө илэрхийлдгийг мартаж болохгүй. Иймээс тэдний сэтгэл санааны байдлыг мэдэрч зөв үйлдэл үзүүлбэл цаашид зөв төлөвшөх суурь болж өгнө. Ялангуяа хүүхэд уурлах, уйлах гэх мэт сэтгэл тавгуудах үед та яаж туслах вэ? Жишээлбэл бүүвэлэх, инхрээлэх, ярилцах, дуу аялах зэрэг аргаар тайвшруулж болох юм. Гэтэл тас цагнаа тоохгүй орхивол яах бол? Эсвэл сэтгэл хөдлөлөө удирдах сургахад нь хүүхдтэй туслах аргуудаас суралцвал ямар бэ? 3 нас хүртлээр хүүхэд өөрийн үйлдэлээ бүрэн хянах чадваргүй байдаг. Өөрийн санааг томчуудад ойлгуулах хэмжээнд үгээр төгс илэрхийлэх чадамжгүй байдаг. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэлбэр нь дуу аваа, шулганаа, дохио зангаа байна. 0-оос 12 сар хүртэлх хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил. Гэр бүл ойр дотны хүмүүсээ таньж царайг нь харахаар инээмсэглэн дуу аваа гаргаж гар хөлөө сарвайна. Хэрэгцээгээ хангуулахын тулд хүний анхаарлыг өөртөө татна. Баярлах, хөөрөх, дургуутслаа илэрхийлнэ. Жишээлбэл тоглоомоо шидэх, уурлаж уйлах гэх мэт. 13-аас 24 сар хүртэлх хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил. Тааламжгүй зүйлдээ дургуутсч уйлна. Өөрт нь хандсан ойр байгаа хүмүүст илүү тааламжтай хандна. Ууралсан үедээ бусдын дэмжлэгтэйгээр тайвширна. Хайхрахгүй байвал хүчээр өөр рүүгээ хандуулна. Заримдаа юу хүсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Жишээ нь цай уу гэхээр сүү уун, сүү өгөхөөр уухгүй гэх мэт. 2 настай хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил. Томчуудын хийж байгаа зүйлд чадахгүй ч гэсэн би гэж оролцохыг хүснэ. Хүүхдтэй тоглохдоо баяр хөөртэй байна. Намайг гэж өөрийгөө харуулна. Хийж буй үйлдэлийг нь тоохгүй байвал дүнсгэр ууртай зөрүүд зан гаргана. Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг хараад мэдэрнэ. Найздаа туслахыг хүснэ. 3 настай хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил. Өөрийгөө магтан ярих би чадна, минийх гэж биетээ ан хийн. Үдсэн харсан зүйлээ дүрслэн өөрийн санаагаа нэмж тоглоно. Өөрт хэрэгцээтэй зүйлийг бусдад ойлгуулна. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ичих, дуугаа хураах зэрэг үйлдэл гаргана. Өөрт нь хандсан санал таалагдвал биелүүлнэ, таалагдахгүй тохиолдолд дургуйтсна. 4 настай хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил. Өөрийн хийж чадах зүйлээ сонгож дуустал хийн. Өөрийн бүтээлээрээ бахарх нь хийсэн ажилдаа сэтгэл хангалуун өөрийнхөө сайн талыг ярина. 5 настай хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил. Сэтгэлийн хөдөлгөөнөө барихаасаа илүү сэтгэлийн хөдөлгөөндөө удирдуулдаг. Би та нарт хайртай гэх боловч хэдхэн хормын дараа хайргүй гин. Бүгдийг би хийн гэж ангорно. Заавал төрүүлэх сонирхолтой. Эхийг мэдэх гэсэн хүсэл сонирхолд авамгайлна. Зөв буруу үйлдэл хийснээ мэдэж бусдын шүүмжлэлийг хүлээж авна. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. 6 настай хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил. Өөрт тааламжгүй байгаа хүмүүсийн эвийг олж өөртөө нааштай байдлаар хандуулахыг хичээнэ. Бусдын өөрт хандсан сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч боломжтой үеийг хүлээнэ. Магтаал саашаалын үгэнд дуртай өөрийн хийсэн ажлаа бусдад тайлбарлан үнэлүүлэхийг хүснэ. Найзынхаа хэрэгцээг ойлгож бусдад туслана. Хүүхдтэй туслах 5 алхам буюу хүүхдийн сэтгэл хөдлөлийг дасгалжуулах 5 зарчим. 1. Сэтгэл хөдлөлийг нь мэддэг байх. 2. Эерэг харилцааг бий болгох. 3. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь туслах. 4. Чин сэтгэлээсээ ойлгож харилцах. 5. Асуудал шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх. Хүүхдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг дэмжих. Дараах асуултуудад анхаарлаа хандуулна. 1. Хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ? Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний хөгжилд аюулгүй тайван орчин, гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, халуун дулаан уур амьсгал, гэр бүлийн оролцоо чухал нөлөөтэй. Иймээс тэдэнд багаас нь сэтгэл хөдлөл, сэтгэлийн байдлаа зохистой илэрхийлж сургахад эцэг эхийн үүрэг маш их юм. 2. Хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдах сурахад туслахын тулд юунаас эхлэх вэ?
Сэтгэл санааны байдлыг илэрхийлсэн үг хэллэгээр түнтэй тогтмол ярилцсанаар хэлд ороод ирэхээр тэдгээр үгсийг хэрэглэж эхэлдэг байна. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн зурагтай цөөн өгүүлбэртэй ном уншиж өгөхөд хүүхэд айх, уурлах, бахархах, баярлах зэрэг сэтгэл хөдлөлийн талаар сонсож ойлгож эхэлдэг. Эдгээр энгийн алхмууд айчмаар хүүхдэд сэтгэл хөдлөлөө зөв удирддаг болгоход туслана. 3. Гэртээ байгаа тоглоомыг ашиглаад хүүхдийн сэтгэл хөдлөлийн ямар чадварыг хөгжүүлэх боломжтой вэ? Хүүхэд гэрт байгаа эд зүйлсийг хараад түүгээр өөр зүйлийг төсөөлдөг. Тиймээс орлуулан тогтоолох аргыг хэрэглээрэй. Жишээлбэл чихмэл тоглоомтойгоо ярилцах. Туулаа уралчихжээ. Яагад гэвэл хоёулаа түүнийг газар унгаачихлаа. Хоёулаа яаж аргадах вэ? Гэх зэргээр ярилцах. Үүгээр хүүхэд бусдын байдлыг ойлгож сурах чадвар сууж эхэлдэг. 4. Ямар аргыг та түлхүү ашигладаг вэ? Тогтмол ярилцах, ном уншиж өгдөг, тойл ашигладаг, дуу зохиож дуулж өгдөг. Бусдын туршлага болох таны өөрийн арга. Бага насны хүүхэд дандаа л инээж баясаад байдаггүй. Уурлаж уцаарлах, айх, гуних, гомдох үе цөөнгүй байдаг. Сөрөг сэтгэл хөдөлгөөнөө зохицуулж сурахад хүүхдтэй хэрхэн туслах вэ? Хүүхдийн уур уцаар. Хүүхэд уурлаж байна гэдэг нь ямар нэг тааламжгүй байдлыг мэдэрч буй илрэл. Бага насныхан өөрийгөө захирч чадахгүй уурлах, өөртөө болон бусдад уураа гаргах нь элбэг. Тэгвэл сэтгэл санаа нь таагүй байх нөхцөлд хүүхдэд тайвшруулан чиглүүлж болно. Дараах аргуудаас тухайн байдалд зохицуулан хэрэглээрэй. 1. Хүүхдийн уурлаж байгааг анхаарахгүй мэт өнгөрөөх. Аль болох тайван зөөлөн дуугаар санаагаа хэлж тайвшруулна. 2. Яагаад уурласан учир шалтгааныг тодруулан ярилцаж дэмжлэг үзүүлнэ. Тайлбарлан ярьж сурахад нь туслана. Дүү чинь чиний машиныг булааж авсан болохоор чи уурласан уу? Гэх зэргээр асуулт асууж шалтгааныг хэлүүлнэ. 3. Сонирхолтой зүйлийг дэмжин хэлгэж дуртай тоглоомоор нь тоглуулна. 4. Хүүхдийг уурласан үед уурай гаргахад туслах саналууд тавина. Жишээлбэл хүүхэд уурлаад суучвал түүнд өсөрж тоглох, чанга хашгирах, сонин, цаас жижиглэн урах, зөөлөн буйдын хид зохих, эсвэл ганцаараа хэсэг сууж тайвшрах, ууртай амьтан зурах зэрэг аргыг ашиглахад хүүхэд тайвширч уураа мартдаг сайн талтай. Хүүхдийн айдас. Бага насны хүүхэд чухам юунаас айгаад байгаа нь ихэнхдээ тодорхойгүй байдаг. Аюултай байдлыг мэдрэх тэр мөчид айдас бий болдог учраас хүүхдийг айсан үед нь дараах байдлаар тайвшруулан чиглүүлж болно. Томчууд ч гэсэн айдаг тухай хүүхдүүд юунаас айдаг тухай ярьж өгч болно. Айсан зүйлийн учрыг олж болно гэдгийг сайн тайлбарлаж өгнө. Хүүхдтэй юунаас айсныг нь яриулж төвчээртэй сонсоорой. Юунаас яагаад айсныг нь мэдэж тухайн байдлыг тайлбарлаж хэлж өгнө. Хүүхдээ зоригжуулах үг хэлнэ. Жишээ нь хүүхэд тань харанхуй өрөөнд ганцаараа орч чадахгүй байгаад байна уу? Тэгвэл хүүхдээ өвөр дээрээ суулгаад тэрэн харанхуй өрөөнд хамтдаа хэсэг хугацаанд суугаарай. Хүүхдтэй харанхуйгаас айх зүйл байхгүй гэдгийг ойлгуулан хэлээрэй. Хүүхдтэйгэн ойр байгаарай. Нялх бага насны хүүхдийн хувьд ойр дотны хүмүүс орхиж явах, ойр байхгүй тохиолдолд айдаг. Энэ нь тэдний сэтгэлийг тавгүй тулдаг. Иймд аав ээжүүд нялх балчир үрээн ганцаарнг нь орхихгүй байх, ойр байж нөмөр нөөлгөө мэдрүүлэх нь маш чухал юм. Хүүхэд ганцаардаж гуниглах. Хүүхэд заримдаа ганцаардаж уйдах тохиолдол бий. Ялангуяа балчир 2-3 насны хүүхэд намайг хинж хайхрахгүй байна гэж уйдаж ганцаардах, үүнийгээ даван туулахын тулд элдв ааш маяг гаргаж томчуудын анхаарлыг татдаг байна. Хүүхдийн сэтгэл санааны байдлыг ажиглаж, ганцаардах, гуниглах байдал анзаарагдвал даван туулах аргад сургаж туслах хэрэгтэй. Үүнд хүүхдэд нэг хэсэгтээ өөрөө бодож эргцүүлэх хугацаа өгнө. Дараа нь хүүхдийн анхаарлыг өөр зүйлд хандуулж, сэтгэл санааг нь засахыг хичээн. Жишээлбэл асууж ярилцсан, хамт дуу дуулна, ном үзнэ, тоглоом тоглохыг санал болгоно. Том хүн ч гэсэн ганцаардаж уйдах үе байдаг тухай ярьж өгнө. Ганцаардсан үедээ юу хийж болох тухай санал солилцно. Хөгжилтэй үйл явдлаа бодвол сэтгэл сэргэдгийг хэлж өгч, хөгжилтэй дурсамжаа ярилцаж болно. Хүүхэд зөрүүдлэх үед яах вэ? Хүүхэд 2 нас хүрэх үеэс зөрүүдэлж эхэлдэг. Энэ нь өөрийгөө бие даасан, бие гэдгээ мэдэрч ойлгон, өөрөө бие дааж хийх гэсэн зөв сэтэл тэмүүлэлтэй болж буй илрэл юм. Зунд нь орхиод тайвширтал хүлээх, тэдэнд цаг хугацаа олох хэрэгтэй.
бие даах гэсэн чармаалтыг дэмжиж бие даан хийх, оролдох, шийдэх боломжийг олгоно. Их сурвалж, нүүбийн хүүхдийн сан, бага насны хүүхдийн хөгжил төлөвшөл. Хүүхдийн контент YouTube суваг уншиж бэлтгүү 2026 оны 2 дугаар сард.